Манай Монгол улс өргөн удам газар нутагтай бөгөөд дэлхийд газар нутгийн хэмжээгээр 19-т ордог. Иймд нүүдэлчин соёлтой Монгол улсын малчин өрхийн хөөгтүүд боловсрол эзэмшихийн тулд сум, аймгийн төв, хотыг зорин очдог байна. Харин тэдгээр хүүхдүүдэд сургуульд суралцахын өмнө сургуулийн дотуур байр гих амьдрах орчиндөө дасах хэрэгцээ шаардлага үүсдэг. Монгол улс нийт 838 ерөнхий боловсролын сургуультай бөгөөд үүний 70% нь хөдөө орон нутагт тархсан байдаг. Орон нутгийн сургуулиуд дотуур байртай байдаг бөгөөд жил бүр 6-аас 18 насны 35 мянган хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлхийн тулд 9 сарын турш дотуур байранд амьдардаг байна. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд маш олон сорилтууд тулгардаг. Гэр бүлийн биш орчинд дасан зохицох, бие даан амьдрах, шинэ хүмүүстэй харилцах, харилцаанд тулгарсан асуудлуудаа шийдэх гээд тоочвол зөндөө. Мэдээж гол зорилго нь суралцах тул хичээлээ сайн хийх сорилт тулгардаг. Английн NNC Resource-ийн хийсэн судалгаагаар бодит орчны нөлөөлөл нь хүүхдийн сурах явцад 25 хүртэлх хувиар нөлөөлдөг гэсэн байдаг. 2018 оны байдлаар нийт дотуур байрны 20 орчим хувь нь стандарт шаардлага хангаагүй байсан бөгөөд дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн сурлагын чанар сул байгааг маш олон судалгаа дурдсан байдаг. Тиймээс бид Home Sweet Home буюу дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг өрөөний орчин нөхцөлийг сайжруулснаар сургалтын чанарт нөлөөлөх 5 дугтаа орчин бүрдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Бид Булган аймгийн Булган сумын Октийн дотуур байрыг тохижуулахаар зорж байна. Home Sweet Home төсөл нь хүүхдийн бие даан суралцахыг дэмжих үүднээс компьютерийн булан болон номын булан байгуулна. Амралтын өрөөг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд 5 дугтаа байдлаар тохижуулан засварлана. Чөлөөт цагаа өнгөрүүлэхэд туслах хөлөх тоглоом болон дуу, кино, видео хичээл, подкаст зэргийг бүрдүүлнэ. Бид энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хувь хүн, албан байгууллага, хамт олныг урьж байна. Home Sweet Home